За сайн байна уу? За сайн байна уу. За ороо. За сайхан үлдэж гин үү? Сайхан үлдэж байна. Манай арт хөслийн анхны гэрэл зургийн студид явж үзэж байна. Би бас та дугууруудыг үздэг. Ер нь л зураач дэс. Одоо анх удаа яг ингээд гэрэл зурах чиний одоо урлангаар ажиллаар одоо орж ирж байгаад маш их баярлаа. За студид танилцуулаач. Бага намайг нэг гэрэл зурагч даваа нэм гэдэг. Тэгээд яг одоо энэ газар бол одоо баримтат гэрэл зургийн Батцориг сан гэдэг байгууллага байна. За мөн Noise Art Media гэдэг газар байна. За мөн 17 Film Lab гэдэг одоо хальсаар гэрэл зураг авдаг тийм лаборатори маань байна. Одоо Монгол улсад одоо ганц л байна. Хар цагаан өнгөт одоо хальс боловсруулдаг. За мөн харанхуй өрөөнд одоо зургийг буулгадаг тийм газар. Одоо тэгээ энэ өрөө бол яг одоо миний ажлын өрөө байна. Тэгээд одоо энэ ч бол бас яг гэрэл зурагч хүү учраас одоо гэрэл зурагтай холбоотой номнуудыг бол ерөнхийдөө цуглуулах сонирхолтой, өөрийнхөө үзэж харж одоо биширдэг гэх юм уу те, эсвэл баримтат болоод ер нь гэрэл зурагтай холбоотой одоо ер нь гадна дотны одоо гэрэл зургийн номуудыг бол цуглуулах тууштай байна. Одоо энэ бол жишээ нь ингээд 1960-аад оны одоо гэрэл зураг сонирхогчдод зориулсан ном байна. Энэ бол одоо 70-аад оны ном байна. Гэх жишээ нь энэ бол одоо энэ хоёр ном бол жишээ нь яг одоо олдхоо болцсон ховор номууд. За тэгээ Аракиг бол одоо хүн болгон зурагчин болгол мэднэ. Аракигийн бас 3 4 ном байж байна. Энэ нөгөө Vivian Maier гэдэг нөгөө нас орсныхаа дараа нөгөө зургнууд нь олдоод тэгээ дэлхийн нийтэд бол одоо бүүм болсон гэрэл зурагчин гэдэг ч юм. За тэгэл Magnum-ийн за энэ одоо Steve McQuarrie-ийн одоо гарын үсгтэй ном байна. Одоо чинь миний одоо бас нэг номын цоглуулгын одоо ихэнх хэсгийг бол одоо энэ зан азар гээд Instagram дээр одоо пэйжтэй энэ газраас бол ерөөхдөө номнуудаа бол ерөөхдөө бас худалдаж авдаг. Баримтат гэрэл зурагч юм шүү дээ. Тийм ер нь баримтат үйл явдлын гэрэл зурагч юм. Ер нь бол одоо дэлхийн алдартай ер нь гэрэл зурагчтой. Тэгэл одоо улс орнуудаар яваад тухайн одоо улс орнуудын ахуй амьдрал те гудамж талбай тэр юмнуудыг одоо гэрэл зургаар үзүүлдэг ийм зурагч. Баримт гэрэл зурагт амар дуртай байхгүй. Тэгээ яагаад вэ гэвэл маш ховор акшныг л те цаг алдалгүй авч чадчихээн гэдэг бол. Тий, ерөөсөө яг баримт гэрэл зураг бол ерөөсөө яг энэ бидний одоо амьдарч байгаа одоо энэ урсан өнгөрч байгаа энэ амьдрал дундаас бол ерөөсөө яг тухайн агшин тухайн моментийг л ерөөхдөө гаргаж авдаг. Тэр төрөл тэр зутгаараа ингээд одоо юу гэдэг айгүй үн цэнтэй гэрэл зураг бүтээлүүд нь ч гэсэндээ айгүй үн цэнтэй. Энэ нэг Африкийн охины нэг юм хөрөнгө зураг байдаг шүү дээ ногоонуудтэй. Тэрийг авдаг гэрэл зурагч юм. Өөр энэ зурагчин ч нөгөө нэг гэрийн зүгээр хүүхд тасардаг бүсгүйсэн тий. Ер нь бол энэ Vivian Maier бол бас ерөөс насаараа яг хүүхэд тасрагч хийсэн. Тэгээд өөрийг нь одоо нас орсныхан дараа нь одоо нөгөө Америкт чинь нөгөө гаражнаас ингээд худалдаа хийдэг. Тэгээд мань хүний одоо хальс одоо эдэлж хэрглэж исэн юмуудыг бол одоо зарж ийсэнгийн нэг залуу одоо олж аваад тэгэл ерөөсөө яг өөрөө нас орцсон. Тэгээд хожим нь бүтээл нь ингээд одоо дэлхийн нийтийг одоо шуугуулсан. Одоо мундаг эмхтэй гэрэл зурагч юм байна. Тэгээд энэ хүний авч ирсэн одоо камер энтер нь бол ерөөхдөө юм биш нэг Rolleiflex гэдэг дандаа нөгөө дээрээс нь авдаг. Ийм камераар бол ерөнхийдөө мань хүн авч ирсэн байгаа. Тэгэхээр яг нөгөө хальсны үед яг ийм камераар бас эдийн хэмжээний одоо гэрэл зургийг авч үлдэнэ гэдэг бол өөрөө гайхалтай. Аракигийн надад бас ном нэдэ. Маш гоё гэрэл зурагч шүү те. Тий, Араки бол одоо Японы одоо алдартай гэрэл зурагч. Надад бол бас 4-5 ширхэг ном нэдэ. Энийг бол сая сүүлд бас зан азараас ерөнхийдөө авсан. Ер нь мань хүн анх нөгөө хүүхдийн зургаас эхлээл тэгэл ер нь одоо метро тэгэл одоо эмэгтэй хүний одоо уйж хөлж те янз бүрээр ингээд авсан зургнууд байдаг. Одоо ингээ харж идэл одоо зарим нь одоо бас үзүүлж болох уугүй юу те. Илүү гоё арт тийм одоо урлаглаг маягаар ингээд авсан зургнууд байдаг.
Мань хүний нэг хэлсэн алдартай үг байдаг шүү дээ. Ингээд нөгөө яагаад одоо эмэгтэй хүнийг ингээд одоо олсоор яагаад те уяад ингээд зураг аваад идэв нүцгэн те тийм. Тэгээ мань хүн эмэгтэй хүний нөгөө ухааны нь одоо уйж чадахгүйгээс хойш одоо тийм би те тэр одоо би хаагийн гэж уйн гэдэг юм тиймэрхүү агуулгатай бас алдартай үг. За тэгэл ер нь энэ дээрээс бас онцлоод ярил Батцэрэг сангаас нөгөө жил болгон ер нь шинэ бүтээл хүмүүс гэдэг үзэсгэлэн бол хийдэг байсан. Тэгээд нэг 2013-аас 20 оны хооронд ингээ хийж хагаад тэгээд бүх одоо жилийн одоо зургнуудаа нийлүүлээд юм ном хийсэн байгаа. Тэгээд Батцэрэг ах маань өөрөө 98 онд хүмүүс гэдэг үзэсгэлэн хийж ирсэн. Тэгээд эхний хэсэг нь бол одоо энэ хүмүүс 98 оны хүмүүс нэг үзэсгэлэн. Дараагийн хоёр дахь хэсэг нь одоо 13 онд яг Батцэрэг сан гэж байгуулад энэ хүн зориулаад одоо яг миний авсан одоо хүмүүс хоёр үзэсгэлэн гээд тэгээд тэрнээс хоошоо бол 14 оноос эхлээд ерөнхийдөө нийт гэрэл зурагчдын дунд бол ингээд уралдаан одоо шалгаруулалт үзэсгэлэн маягтайгаар бол ерөнхийдөө яваад тэгээд тэрийг ингээд нөгөө үзэсгэлэн шалгарсан хүн болгоныхоо оролцсон бүтээлүүдийг оруулаад одоо шинэ бүтээл хүмүүс гэдэг ийм номыг хийсэн байна. 2004 оноос хойш гэрэл зураг бол ерөнхийдөө авч эхэлсэн. Тэгээд 2005 оноос хойшоо одоо яг энэ өөрийнхөө авдаг чиглэл, өөрийнхөө дур сонирхлоор ер нь яг ийм хальсны камер их одоо сонирхол татаад гэх юм уу тий. Тэгээд одоо хальсны камер цуглуулсан. Тэгээд одоо бол нэг 150 гаруй камернууд байна. Тэгээд зарим нь одоо бас багтахаа болцсон ингээл ил гаргаа тавьсан. Энэ одоо миний хамгийн анх цуглуулсан камер байхгүй. Тэгээд энэ бол яг энэ шилэн хоргоны цаанд байгаад байна. Ер нь бол энэ нөгөө дээрээс нь ингээд хардаг. Тэгээ нөгөө хамгийн анх одоо нөгөө энэ нэг юм дээрээс нь хардаг камерыг үзчихэд 2005 онд ингээд олж харчаад хөө энийг одоо камер чи ямар сони. Тэгэл ер нь яг одоо сонирхол татаал бусад камеруудыг цуглуулсан. Тэгээд фото камерууд байж гэн эсвэл энэ нөгөө 8 мм-ийн одоо кино камерууд тий дээгүүрээс камерууд байж гэн. Одоо энэ ерөөхдөө ажилддаг уу? За ер нь нэг 50% таа дөө зарим нь ажиллана, зарим нь ажиллахгүй. Одоо энэ бол жишээ нэг хамгийн би нэг Японоос авч ирсэн маш жижиг одоо камер нөгөө 8 мм-ийн хальсаар зураг авдаг. За энд нэг камер бүр анхаарал татаад байна. Энэ камерын түүх нь одоо энэ дээр бичээтэй байж байна тий. Ц Батцэрэг 2001 оны 1 сарын 14 Mi8 нэстэг тэргийн сууж явахдаа барьж авсан камер Nikon F3 гэдэг. Энэ нөгөө гамма агентлагийг үүсгэн байгуулагч гэрэл зурагчин Батцэрэг гэдэг одоо яг баримтат гэрэл зургийн томоохон төлөөлөгч хүн байсан. Тэгээд энэ хүн яг ажил үүргээ биелүүлж яваад нөгөө 2001 онд нөгөө Увс аймгийн Малцсан сумд Mi8 нэстэг тэрний осол болдог шүү дээ. Нөгөө улсын хурлын гишүүн Отгон Бэлэг тэгээд Нүбийн NHK-гийн одоо олон сурвалжлагч энэ явж байгаад осолддог. Тэгээд тэр одоо онгоцон сууж явж исэн одоо гамма агентлагийн гэрэл зурагчин ахын одоо барьж авч исэн камер. Энэ бол тэгэхээр Mamiya-гийн одоо 6-9-ийн одоо хальсны камер байхгүй. Тэгээд би бол өөрөө нөгөө 6-6-гийн өргөний хальсаар авч, 6-9-ийн өргөний хальсаар авч, 6-45-аар авч. Тэгээд энийг бол өнгөрсөн жилээс эхлээд ерөнхийдөө энэ камераар зураг авч байгаа. Одоо жишээ нь энэний одоо хальс нь бол жишээ нь ингээд юм байж. Негатив байна тий. Тий. Негатив эс. Вау. Одри Хепберн краш хэнда. Вау болгосон кинон дээр бол ерхий зураглаачаар ажилласан. Тэгээд киноны маань одоо найруулагч Зоро Зол жаргал бол одоо ерхийдээ хамтраад нөгөө шар автобус, богиномжны кино тэгээд баг болгосон кинон дээр нь одоо зураглаачаар ажиллах боломж олдод тэгэл баг болгосон киногаар л авсан. Улаанбаатар кино наадмын одоо шилдэг зураглаач гэдэг
энэ цомыг авсан. Хамгийн одоо үнцэтэй хамгийн анхдагч нь бол Канны кино наадамд бол ерөөхдөө Монгол улсаас анх удаага шалгараад найруулагч 3 жүжигчин за тэгээд зураглаач тэгээ продюсерууд гээд ингээд 6-7 хүний одоо бүрэлдэхүүнтэй Каннд очиж одоо улаан эвсдэн дээр одоо алхаж дэлхийн нээлтийг одоо тэнд үзсэн дээ. Тэгээд үнэхээр одоо юу гэдэг нөгөө хүний амьдралд одоо тохиох одоо бас нэг цөөхөн хідэн гоо одоо гоё мөчүүдийн нэг бол бас Каннд ерөөдөө тэр үйл явдал байсан. Авсан гэрэл зургаа ингээд нэг хэвлэмлэр байд юм уу ингээд ямар нэгэн байдлаар бит байдлаар харах нь бол одоо маш чухал байдаг тийм. Тэгээд энэ ч болоод ирэхээр манай одоо баг охин байж байна. Тэгээд энэ өнгөрсөн жилийн мартагдсан шингээд одоо хайсны гэрэл зургийн үзэсгэлэн болсон тэрэнд оролцсон бүтээл байхгүй. Тэгээд яг тэр үзэсгэлэн маань өөрөө нөгөө зураг авалт нь одоо цагаан сарын үеэр дайраад тэгээд 4 сард гарсан үзэсгэлэн тэгээд нөгөө шалгарсан зураг болгоно нэг юм өв соёлтой холбоотой гэж. Тэгээд яг ингээд би нөгөө охиноо одоо гэдэг чинь цагаан сарыг дуусаал үед яжсэн тэгээ нөгөө жоох хөвгтүүд чинь те ингээд нөгөө тавган дээрээс хэвэн боо авцсан ингээд хэвэн боовыг ингээд одоо хитэн талаас нь ингээд хазаад ингээд явж исэн тэгээ тэр үеэр нь ихэд авсан. Тэгээ энэ нөгөө нэг silver print гэхгүй яг нөгөө лабораторийн одоо улаан гэрэлд авсан. Тэгээд нөгөө хальс гэдгийг илэрхийлэхийн тулд энэ хальсны перфорацийг оруулаад дээр доор хальсны перфорацийг оруулаад ингээд буулгасан яг нөгөө silver print. Энэ бол нөгөө Завхан аймагт авч ирсэн зураг түрүү ярьсан нөгөө Зан Азар гээд байгууллагатай одоо ерөөхдөө хамтраад миний ерөөхдөө 3 гэрэл зургийг одоо limited edition-ээр бол ерөөхдөө одоо гаргасан байгаа. Тэгээ одоо энэ зураг бол жишээ нь ингээд 10% хэвлэлийн одоо 9 дэх хэвлэл нэж. Тэгээ гарын үсгтэй яг зохиогчийн гарын үсгтэй онтой. Тэгээ сертификаттай ингээд гаргаж байгаа. Тэгээ хар цагаан үгдийн эмээгээ сангалцсан. Ер нь нэг Монголын нэг юм гоё нэг юм ойрхон бидэнтэй ойрхон нэг юм гоё дүр зураг шүү дээ. Тэгээд энэ эмээг л нэг юм гоё хоёр хашааны хоёр хажуу талаас ингээд алслаад энэ хүн ингээд цаашаа явж байгаа. Энэ нэг одоо хөлгаараа гисгээ зөөж байгаа. Ус аваад явж байгаа. Энэ дүр зураг бол айгүй нэг тийм ойрхон тийм. Энэ бол Архангай аймагт одоо Цэнхэр сумын одоо Борталын Аршаан гэдэг газар авсан зураг байхгүй. Тэгээ энэ бас манай том охин бас нэг 7-8 жилийн өмнө авсан бас жоохон байсан. Тэгээд яг манай охин ингээл нөгөө хөдөө очиод бас нэг хит тонцсон ус цасанд оруулаад ингээд байж. Яг энэ цаатлын нэг юм нэг гүвэнээс ингээд хон ямаар ингээд бэлчээл ороод ирсэн. Тэгээд би нэг юм Монгол ах уу тэгээд нэг юм бид нэр ингээд жил ирэх тусам нэг юм Монгол ах уу магадгүй тийм өв соёл юмнасаа ингээд улам бүр ингээд алсраад байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрсөн байхгүй. Тэгэл ус цасанд орж байгаа нэг юм охин те цаана ингээд нэг Монголын сайхан хөдөө нэг юм амгалан байгаа юм шиг. Тэгээ энэ зургийн нэр нь өөрөө нэг Гэгэн Монгол гэдэг нэртэй. Тийм зураг. За энэ талд болоод ирэхлээр Батцэрэг ахын гэрэл зургууд байж байна. Одоо нөгөө гандан дээр авсан гэрэл зураг Баян Онгор аймагт 1993 онд авсан зодын зураг байна. Тэгээ энэ дээр бол байдаг шүү дээ. Одоо энэ нөгөө хүмүүс тухайд одоо нүдний шилтэй. Тэгээ энэ нөгөө нэг өдөржингөө олон өдөр ингээд нөгөө цагаан хурц нартай тий цастай юм үед бол хүний нөгөө нүдний цагаан унна гэдэг шиг нүд өвдөөд ерөөсө харах тийм юм. Тэгээ энэ хүмүүсийн нөгөө шилэн дэрхгөө тийм юмгэн даавуугаар юм одоо нүдний шил хийцсэн гэж харж байгаа. Энэ нэмийг юм бол одоо нүд бол өөр тэгээд юм харж байгаа ч юм уу ч тийм. Тусламжийн тэг ажил үргээ би явж байхдаа л энэ хүмүүс ингээд нөгөө гаргаж өгч байгаа. Тэгээд энэ өргөж байгаа юу нь баг харцаагаарч билүү юугаарч үлээ ингээд бас одоо Монгол хүний те хүмүүсийг аян замдаа сайн яваарай гэж одоо өрөөж байгаа тэр өрөөлөнд мань хүний бас өөрийн бас нэг юм дурдтгал бас битсэн юм бас байт юм л. Энэ бол үнэхээр одоо нүд халтрам
Бацарыг ахын энэ зодны зургнуудаас үндэслэж байгаа нөгөө нүүгч гэдэг юм олон улсын байгууллагууд Монгол улс руу асар олон одоо тусламж юм. Энэ нөгөө зодын нөгөө гэрэл зургийн хүч биш те. Гэрэл зургаар дамжуулаад зод гэдэг чинь ийм юм байд юм а гэдгийг одоо гэрэл зургаар үзүүлчихлээр тэр асуудлыг одоо юу гэдэг нөгөө хүмүүс ойлгоод илүү сайн ойлгоод тэгээд бас аягүй их тусламж юм ирсэн л гэдэг юм л. За тэгээд дараагийнх нь бол бас Бацарыг ахын асрамжинд авсан Төв аймгийн одоо нөгөө партизан гэдэг асрамжийн газар авсан гэрэл зураг. Ер нь асрамжийн газар нэлээд олон зураг байдаг тэрний нэг юм. Ер нь гэрэл зурагчд зүгээр камера аваад гарах хэрэгтэй юм шүү. Тийм шүү дээ. Ерөөсөө тэгэл одоо суусан цэцнээс явсан тэмдэг хэрэгэл тэгэл одоо ямар нэгэн байдлаар камера аваад тэгэл юу авах уу, юу үзүүлэх үү гэдгээ бодож байгаа бол тэгэл гэрэл зургуудаа аваад илүү гоё юм баримт гэрэл зураг бол илүү үн цэнтэй, амьдралд ойрхон, бодиттой байдаг. Өргөний 6 зургийнхаа хэлснээс л болгоё гэт. Бахад тавтавар юм. Тэгвэл би сая эхлээд 5 секунд тэгээ хаагаа 5 тэгээс үлд нахад ингээхээр ер нь бол 20 15 10 болчихж байгаа байхгүй. Тэгээд 10. Нэг болгонд авч ирсэн нэг хүүгийн хөрөг. Улаан гэрэлд харах хоёр шал өөр. Тэгтээ яг ингээ удаан ингээ ажиллаад ирэхлээр болон тасч. Одоо ингээд энэ ингээд нэг юм хар харагдаад байгаа үз. Яг гэрэл тусгаад ингээ харах юм бол нэг хар биш байгаа үз. Тийм бай. Тийм үү? Улаан гэрэл тахлаар хар харагдаад. Тэгэхээр 14-5-аар яваад хоронд нь зүгээр нэг жоохон байлгацсан байна юм. Энэ цаас нь яг нэг улаан гэрэл зөхгүй. Тэгээ улаан гэрлээс өөр ингээд гэрэл ороод ирэхлээр гэрэл зөхөл харуулвал тий. Сайхан угаан та.